Сүнслэг зогсолт. Энэ магадгүй танд их сонин сэдв сонсогч иж магадгүй. Бурхан биднийг заримдаа сүнслэг зогсолт хий гэж ятгах байдаг. 1-р Самуэлийн 3-р бүлгийн 19-с 21-р ишлэлийг харах юм бол Самуэль өсөж торноход эзэн түүнтэй хамт байж түүний үгнээс нэг ч хүсэр хаягдсангүй гинэ. Самуэлийг 20-р ишлэлээр Самуэлийг эзний иш үзүүлэгч мөн болохыг Даанаас Бершеба хүртэлх Израиль даяар мэдсэн ба. 21-р ишлэлээр эзэн Шилод үзэгдэж байсан бөгөөд Шилод өөрийнхөө үгээр өөрийгөө Самуэльд илчилсэн юм аа гэж. Бидэнд сүнслэг Шиломит газар хэрэгтэй байдаг. Эзэн Шилод өөрөө үзэгдэж өөрийгөө Самуэльд илчилсэн ба. Бурхан өөрийгөө таниулж мэдүүлсэн учраас, Бурхан өөрийгөө илчилсэн учраас Самуэль эзэн дотор өсөж эзний иш үзүүлэгч байж Израилийг шүүсэн ба. Итгэлийн ах дүүсээ бидэнд сүнслэг Шило хэрэгтэй. Сүнслэг Шиломит газар хэрэгтэй. Есүсийн үйлчлэлийг харах юм бол Есүс Марк 1:35 дээр үүрээр тэр зэлүүд газарт очин Бурхан Аавтай ярьж байсан ба. Залбирч байсан. Лукийн 5-р бүлгийн 15-16-р ишлэлийг харуул. Үе олон хүн түүнийг бүчин, үйлчлэл нь үр жимстэй, амжилттай, асар завгүй байсан ч тэр зайлан яваад, олон хүмүүсийн хөлөөс зайлан яваад тэр ганцаараа Бурхан Аавтайгаа харилцаж, түүнтэй уулзаж залбирч байсан байна. Тийм учраас түүний үйлчлэл үр жимстэй, үр нөлөөтэй, ариун сүнсний хүч чадлаар дүүрэн байсан. Эзний хүмүүсийг харах юм бол сүнслэг Шиломит эзэнтэй уулздаг тэр сүнслэг зогсолтыг амьдралдаа хийдэг байсан байна. Тэгэхээр өнөөдөр би та бүгдийг сүнслэг зогсолтод уриалж. Бид үнэхээр завгүй, үйлчлэл маань амжилттай, үр жимстэй мэт санагдчихсэн ч гэсэн сүнслэг зогсолтоо хийх хэрэгтэй. Даниэлийн амьдралд үнэхээр маш хүнд хэцүү цаг үе тулгарсан ч гэсэн тэр өдөрт 3 таа залбирдаг байсан. Тэрхүү залбирлаараа дээд өрөөндөө ороод Иерусалим руу харсан нээлттэй цонхтой өрөөндөө тэр залбирч Бурханд талархлаа өргөж, залбирал гуйлтаа өргөж байсан. За тэгвэл өнөөдөр би таныг сүнслэг зогсолтод уриалж байна. Та урт уу богино хамаагүй 7 хоног бүр, өдөр бүр, сард, улирал бүрд үнэхээр сүнслэг зогсолт хийдэг тийм хэмнэлтэй болоосаа гэж хүсэж байна. Библиэд унчихгүй тулд бат цогс гэж хэлдэг. Заримдаа бат цогсоход суралцах хэрэгтэй байна. Эзэн таныг ивээх болтугай.